За. Сайн бацгаана залуусаа. Эх орон Монголын үндэсний телевиз, Монголын бодибилдинг фитнес хүч тамирын чөлөө талбайд хамтран явуулж байгаа Fitness Cup 2016 шоу нэвтрүүлгийн маань өнөөдрийн нэгэн шинэхэн дугаар үзэж танд хүрэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийг маань нээж маш хоёр хүчрэх баг тамирч маань хоорондоо өрсөлдөх болно. Тэгэхээр эдгээр баг тамирчид маань мэдээж фитнесийн 5 ангиллаар хоорондоо өрсөлдөх байгаа. Тэгэхээр өнөөдрийн хувьд ямар хоёр баг тамирчид маань хоорондоо зэрэг өрсөлдөхийг олох гэж байна. За өнөөдрийн хувьд болохоор Golden Gym-ээс оролцож байгаа Golden Team, George Gym-ийн Beast гэсэн багууд маань одоо энэ зааланд бэлтгэлийн ангаа байж нэгдгээр багууд маань хоорондоо өрсөлдөнө. Тэгэхээр өнөөдрийн дугаар маань үзэгч танд маш сонирхолтой хэлбэрээр хүрэх болно. Тэгэхээр үзэгч та бүхэн маань бидний нэвтрүүлгийг яг өдөр бүрийн энэ цаг мөчид эх орон Монголын үндэсний телевиз дээр суугаад харуулж үзээрэй. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгийг хамтдаа эхлэвцгээе гэж байна. Сайн Fitness Cup 2016 reality show Golden Team багаас бэлтгэж байна. Бидний өрөө Сайн байцгаана уу үзэгчдээ Golden Gym Fitness Club-ийн Golden Team багийнхан мэдчилж байна. Тэгээ манай багийнхан одоо ингээ энэ чирээд ингээ суусан байна. Одоо ингээ манай багийн гишүүн хамаа бикини ангилд орж байгаа хамаа үг хэлнэ. За би болохоор энэ Fitness Cup reality show-нд болохоор бикини ангиллаар өрсөлдөж байгаа. Тэгээд ерөнхийдөө бол бусад одоо багийн маань тамирчид маань нэлээд хүчтэй ах шиг байлаа. Би ч гэсэн юугаараа дутхгүй бас нэлээд хүчтэй тамирчны нэгэнд орж байгаа хаа гэж бодож байна өөрийгөө гэлээ. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд нийт өрсөлдөгчдөө сэрүүн тэмцээрээ бэлтгэлээ сайн хийгээрэй. Чанга өрсөлдөгч. Golden Team-ийн отон бот байна. Асуудал нөхцөл хэмжээнд оролцож байгаа. Та бүхэнд амжилт хүсье. Намайг цам нэмэг гэдэг нэмэх тал өрсөлдөж байгаа. Бус багийн тамирчтай амжилт хүсье. Хүчтэй өрсөлдөгч байцгаагаараа залуусаа гэж хэлье. Уулын өдөр бүгд мацж байгаа. Уруудах нь олон шүү. Ганц л баг байш. Зөвхөн ганц. За ингээ манай багийнхаа одоо ерөнхийдөө хоолныхоо дэглэмд орсон явж байгаа. Өөхийг амжилттайгаар шатаага явж байна. Тэгээ бэлтгэл сургуульд бол маш сайн мэргэжлийн зэргийг хийж байгаа. Ерөнхийдөө өдөрт нэг 2 цагийн дор хаяж 2 цагийн бэлтгэлийг бол бүгдээр хийж байгаа тий. 2-3 цагийн бэлтгэл бол ерөнхийдөө хийж байгаа. Цаг завыг хараад тэгээд бас нөгөө бүгдээрээ ажилдаа болохоор бас ажлынхаа цаг завыг сайн хараад ингээд бүгдээрээ яг хамтдаа хийж чадахгүй зарим үед бол байгаа л да. Тэгээд ингээд хуваараа цаг заваараа өглөө өдрөөрөө гэл ингээд хийгээл явж байна. Фитнес гэхээр одоо хүмүүстэй амар тийм бүр хитрхи тийм амар болдог бүр тийм эрүүл мэндэд муу одоо ингээд бүгдэнд нь ингээ уураг шахдаг магтдаг тэгээд тэрийн илгэн моддаг инээ тэрэ гэж аягүй тэгэж муугаар ойлгодог. Гэтэ яг ингээ болоод бид бүхэн яг фитнесийг яг ямар зорилгоор хийдэг вэ гэхээр зөвхөн биеэ эрүүл байлгахын тулд хийдэг гэдгийг илүү сайн илүү ингэж харуулж байгаа нэвтрүүлэг гэж би ойлгож байгаа. Хувцас бурхан бие чөтгөр гэж байдэн штэ. Тэр болоод тэрийг одоо бүх залуус дэлгэхэд бүгдээрээ энийг эсэргээр нь одоо бие бурхан хувцас чөтгөр болгоё гэж уриалмаар байна. Тэгээ бүгдээрээ хамтдаа биесээ бурхан болгоё гэж хэлмээр байна. Тэ? өөрсдийнх нь дараа нь өөрсдөө бүтээцгээе. Энд их олон хичээлээд одсон ч хүмүүс анхан шатны хүмүүс их олон баягаа харагдсан. Тэр залуустай хандаж хэлэхэд өөрсдөө бити хураарай одоо 45 хоног гэдэг чинь ерөөсөө их богино хугацаа. Тэгээд хоол ундаа алдваа сайн өрсөлдөгч байгаарай гэж хэлье да. За ингээд манай багийн зүгээс бүх багийнхандаа амжилт хүсэж байна. Ингээд одоо бүгдээрээ урайгаа хэлцгээе. Бид хамтдаа хүчтэй хөгжцөө. Эх орон телевиз үзүүлж байна. Хамтран зохион байгуулагч Дэлхийн натурал бодибилдингийн холбооны гишүүн Монголын бодибилдинг фитнес хүч тамирын чөлөө толгой. За сайн байцгаана уу. Ингээд Fitness Cup 2016 reality show-нд George Gym-ийг төлөөж байгаа. Beast багаас та бүхэнд мэдчилж байна. Ингээд манай багийн үрээ өөрчлөлтийг өөрөөсөө эрүүл амьдралыг хамтдаа бүтээцгээе. За George Gym-ийн Beast багаас дахиад мэдчилж байна. За энэ тэмцээнд орох гээд яг хамгийн анхны мэдээлэл бол манай багийн гишүүн
Одоо манай хасах талд орох амраа байна надад хэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо ярьж байгаа. За ер нь боломжийн юм байна. Ороод үзье гэдэг. Тэгээд би яг үлдсэн 3 гишүүн лүгээ яриад тэгээд энэ 3 маань ус төвшөөрөө. Тэгээд бид нар яг бүр яг ярьж тохироод багийнхаа нэрийг өгөөд одоо нөгөө орох газраас сонгоод тэр яг одоо гэлдээд явж байгаа. За Golden Jimmy сая нөгөө нэг давуу тал нь гэсэн чинь бас өөртөө нэлээд хүчтэй өрсөлдөх шиг гэдэг шиг байна. За бид нар бол юугаар дутуу манайхан ч одоо уйлан бүжиглэн дуурна хугарна одоо юм хийндэ хийхгүй юм байхгүй. Тэгэхээр биднийг бас битгий басараа. Гэхгүй. Бид нар бас нэлээд чанга бидний барыг бол бас нэлээд хөдөлмөрлөх шаардлагатай. Манай багийнхан бол ямар ч зүйл бүгд яг санаа нийлж байгаа. Нөгөө нэг хичээлээд баггүй хугацаанд өнгөрөөцсөн болохоор бас бус багийгаа бодвол бас тийм шантрах нь арай гайгүй байх юм болов гэж бодож байна. Бид тавын хувьд яг хамгийн анхны за манайхаас ганц тэмцээнд орж ирсэн бол манай соёлоо амар гоё юугаа. Бид гурав бол яг тэмцээнд орж байгаа. Тэгээд энэ бол яг хамгийн анхны фитнес реалити шоу гэдэг утгаараа мэдээж төрүүлэх нь бас нэг чухал шүү. Ард нь ингээд гарахад улхан болгон мэдээж үлдцтэй байх бах. Тэр талаараа маш том давуу талтай реалити шоу юм болов уу гэж харж байгаа. За зохион байгуул энэ реалити шоуны зохион байгуулалтын хувьд мэдээж сэтгэл өндөр байна. Гоё зохион байгуулж байна. Бусд орж байгаа багуудын хувьд ч гэсэн нэлээд мундаг залуучууд байсан. Миний хувьд л гэж ажигласан. Тэгэхээр бас бусд орж байгаа багуудаа бас бидний зүгээс амжилт маш өндөр амжилт хүсэж байна. Бүгд бэлтгэлээ сайн хийцгээгээрээ хоолой бити алдцаагаараа тийм бүгд хичээцгээгээрээ. Тэгээ заавал нэг тэдний баг төрүүлэн хин хинээс айх юм шаардлага байхгүй байх гэж үзэж байна. Ижлэн хөлтэй гартай 2 хөлөнд 2 гар байна, хоршаар байна. Тэгэхээр ижлэн хичээцгээгээд хин нэг одоо арай илүү байхад үзнэ. За манай баг өөрөө болохоор бүгд нэг хэлчих. Өөрчлөлтийг өөрөөсөө эрүүл амьдралын топ дэцгээ. Энэ болохоор яг цаад утганд нэг допинг зөвхөн өөрөөрөө хөгжиж, өөрөөрөө бай гэсэн санааг агуулж байгаа маа. Допинг хөгжлөө. Сайн уу? Сайн байна уу? Бэлтгэл сайн уу? Яа чамааг энэ чийдтэй махраад үзэж яхаар чи саад болохгүй гэж хүлээгээд зогслоо. Бэлтгэл дэч байна уу? Дэч байна. Сая одоо энэ ямар дасгал вэ хүлээ? Хаачин согт. Хаачин согт. Гойны эсгийг чангална гэсэн үг тийм. Тэ. Гой хөлөө яаж тавихаас шалтгаалаад аль чиний саяны тавьсан ч бол гадагшаа. гойныхаа ар хонгоруугаа нэлээ. Тэ. Хөлөө 8 цаг туслаа хэд ураг авна. Тэгэл цагийн дараа хоолоо идэн. Тэгэл дахиад цагийн дараа хөнгөн хоол. Нэг жоохон будаан дүний цагаач юм тий. Тэгээ нэг 100 г ах жийж мах. Тэгэл яг өөрийгөө яг чагнахал хэвтэй байлээ. Одоо яг ингээл цагийн хоолнд ороод яг нөгөө нүүрс ус гэдэг юм чинь амар чухал үед юм. Би л ойлгож байна. Толгой өвддөг юм билээ. Амар ядард юм билээ. Тэгэл явж лээ. За бэлтгэлээ юм. Саад болсон бол уучлаарай. Сайн бэлтгэлээгээрэй. За баярлалаа. Манай шоуны маань оролцогч болох Golden Team багийн тамирчин цамп маань одоо мөрийн алдлах дасгалыг хийж байна. За юу вэ цамп? Бэлтгэл сайн уу? Бэлтгэл сайн. Бэлтгэл сургалт сайн явж байна. Мөр 2 толгой хийгээл bijлээ. Хамт олонтой багш тасалжуулагч захирал бүгдэнд нь баярлалаа. Баяр талархаж явдаг шүү. Түүнд хичээлдэг найзуудаа бас маш их баярлж явдаг шүү. Намайг дэмждэгт. Тэгээд Чингис хоолоолсын нисэх бодлын хамт олонтой маш их баярлж явдаг шүү. Та бүхний хавчир бүдэн зэрэгтэй сайхан явнаа. Тэгээд бас нөгөө Power Nutrition GNC Chance High Tech энэ nutrition ураг амьд зардаг хүмүүстэй найзуудтай маш их баярлалдаг шүү. Та бүхнийхээ дэмжлэгээр бас үдэ зэрэгтэй сайхан явна. Баярлалаа гэж. Нэмэх тал гэсэн англи маань одоо
3 толгойн цэжний ойр шахалт гэсэн бүлээр бүгдх байгаа. За бүгдээрээ халаалтаа ийх үү? Би халаалтаа ингэж ч тий. Бүх ордож байгаа тамирчтай энэ техник буюу яаж орох, яаж шахах зөв техникийг зааж өгнө. Энэ төрөлд нь болохоор одоо нэмэх тал гэж байгаа. Энэ нь болохоор ойр шахах байгаа. Ойр шахалт нь болохоор мөрний урдлын хэсэг буюу урдлын хэсэг болгон 3 тооны арын хэсэг ордог байгаа. Бас цэжний болоор ойр хэсэг нь ордог. За ингээд бүгдээрээ нэмэх талынхаа авьяа техник. За нэмэх тал нь болохоор гарны барилт нэм бүтэн барилттай. Тэгээ ингээ гараа ингүүс татсан. Хүмүүс ингэж хагас бариад энэ ягаад гэвэл шуун дээр шууд даралт ирээд энэ шуу гимтэх аюултай. Гараа ингэж гүйц таваад хүмүүс гарны ийм байдаг энэ их маш буруу. Гарны яг ийм талаар хөвжиж барьсан барилттай байна. Тэгээ энэ дээр болохоор хагас юм. Цэжиг хагас ажлууд нь дохоогоо авчлаа. 1 2 3 4 бүтэн тавихгүй. Ерөөсөө хагас 1 2 ийм барилттай орно. Энэ дээр болохоор бас амьсгаагаа бас тааруулах хэрэгтэй. Амьсгаагаа гаргалаа. За тэгэхээр үзэгчдээ Beast багийн гишүүн Батбаяр маань даалгавраа гүйцэтгэхээр одоо хавтангийнхаа хажууд ирсэн байна. За тэгээд эхлэхүү тэмцэнэ. За таныг урьж байна. За тэгэхээр цаг хараад эхлэх үү. За цаг харъя. За эхэлсэн. 5 58 59 60. За дуслаа. Боцоо. За яаж ийн? Зүгээр урднагаас нэг насглууд үл ордог л доо. Зүгээр. Ачаал хэр өгч? Ачаал ахгүй. Амьсгатсан л байна да. Ачаал өгч जैन да. Би бол өгч л гэж бодож байна. За тэгэхээр одоо дараагийн маань тамирчин бол Golden Team багийн маань тамирчныг өрье. За 1 минутанд цэвэр техниктэй шүүгч харж байгаа. За эхлэх үү? За эхлэе. За. За Golden Team-ийнхэн байна уу? 5 6 хугацаа байна. 50 48 49 50 51 52 53 54 55 56 57 За хугацаа маань болсон гэж байна. За минут нөгөө хонтой хийсэн. За яг хөө тэгээд шүүгч маань анзаарч байгаа байхгүй. Ачаал хэр өгч чам. Өө сайн өгч байна. За харуулчих тийшээ. Энд чи орсон саний тасгалцууд. За. За бэлтгэл дэжгүй юу? За ямар бэлтгэл хийж чинь, ямар дасгал хийж чинь? Энэ л нуруу болон талбай нэ. Чи ингэ дасгал хийж байна да. Нуруу болон талбай гэхэлэр шүүгчд маань бас энэ тал дээр энэ булчин дээр ажиллах зөвлөгөө өгсөн үгүй юу? Өгсөн. Ер нь бол би өөр ацтлан гэх юм болцож байгаа. Хамгийн биенийхээ булчинг яцаална гэх юм. Тэгж урдсалж байгаа. Одоо сүүлийн залуучдыг ариг хууж тамирчтай болсон байна те. Бүгдээрээ спортлог биш спортлог, тамирчин биш тамирчин болцгоо гэж хэлээ та. Өөрөө гэж байгаа хөвчүүл би бэлтрээ гаргая л гэжлээ. Урагшаа.
За баярлалаа. Бэлтгэлд чинь амжилт хүсье. Тэмцээнд амжилтаа маш сайн оролцоорой. За. За ямар дасгал хийж байна? За цэшний суур гэж та. Энийг ихээр суурьнд орно гэсэн. Тий, цэшний суурлага ордог гэсэн. Тэгэхээр яагаад ер нь энэ тэмцээнд орох болсон юм бэ? Манай Шон. Миний зорилго бол угаасаа анхнаасаа тодорхой байсан. Яг нь би тамирчин болох зорилготой. Тэгээд энэ миний орох чигээ тэмцээний наан энэ тэмцээн болж ирсэн учраас би өөрийгөө улсаас хургаас медаль авч үзээгүй. Тэгээд наан болж байгаа учраас би энэ тэмцээнд ороод өөрийгөө сориод үзье тэ. Туршлага болох үүднээс энэ тэмцээнд орсон байна. За бэлтгэлд чинь амжилт хүсье. Сайн бэлтгэлээ сайн хийгээрэй. За дараагийн маань хасах дал гэсэн жинт маань Golden Team багийн Батханбат. Beast багийн Амармөх. За эдгээр хоёр тамирчид маань өрсөлдөхөөр та бүхний өмнө хурж ирээд байна. Тэгэхээр тамирчтай амжилт хүсье. Би халаалтанд орох уу? За болоороо халчих. За ингээд бүгдээрээ хасах талынхаа яаж техникийг зааж өгье. За энд ингэж бүгж гэж байгаа. Энэ бүгжнээс яг ийм ядам уран дээр тааруулаад яг цэжнийхээ урд авчирлаа. Хөлөө бүтэн улан дээр ингэж аваад толгой хөндөхгүй яг ингээд хагас явуулттай явах ёстой. Яг дохоо доошоо за нэг хагас явна. Ингээд бүтэн явахгүй энэ зөвхөн хагас байгаа дөрмийн дараа 1 2 3 амсгаа дараална. Гаргалаа ингэж орсон байгаа. За Golden Team багийн маань тамирчин маань хөвтэй шахалтыг 40 кг хэмжээгээр минутанд те. За амжилт хүсье. За цаг харлаа. 1 2 3 И. За цаг харсан. 1 2 Тадлаа. 45 секунд 48 49 50 51 52 53 54 55 56. За. За яаж чинь? Ганц уу тажгүй шүү. Одоо энэ саяны хөвтэй шахалтыг ингээд хийхлээр чинь одоо би чинь аль хэсэг рүү одоо тий орж тэр хэсгийг хөгжүүлдэг. Тийш надад хажуутлаа. Цэжний хажуутлаа. Хажуутлахэр одоо энэ өргөн хэсэг гэсэн үг тий. За. Beast багийн амар мөнх маань хөвтэй шахалтын даалгавраа одоо биелүүлэхээр энэ чинь ирсэн байна. За амжилт хүсье. За тэмцэл өгөөрэй. За 1 2 3 И ихсэн. 4 5 6 цаг дуслаа. Вау. Ямар амар юм бэ? Йой. Хэд ичүү чи? Зэмдэх толог. Хэд 86 ингэнэ. Тэгэхээр за одоо 86 эцэн чинь энийг жоохон задлаа. Цээж нь айгүй хөөцсөн байгаа одоо. Тэгээ болж тий. Оо харж гинөө. За тэгэхээр ачаал бол нэлээд хүнд өгсөн байна тий. Айгүй. Ер нь бол байнга тэнгэх үү. Байнга хэлдэг. Тэгэхээр одоо яг энэ бэлтгэлийг ингээд ер нь чи ямар давтамжтай ямар ч ингээд ер нь дасгал болгож хийдэг үү? Би ер нь бол жоохон дэш болчих юм гэрэ. Олон тоогоор бол 7 хоногт нэг удаа татдаг. Нэг 7 хоногийнхоо нэг өдөр нь бол хүн дээр болдог.
100 гаргаад. Гэхдээ ер нь бол энийг ингэж минутанд олон тоогоор хийнэ гэдэг бол ер нь хүнд шүү дээ. Тэг хүнд. За тэгэхээр энэ хүнд сунаж гисэн ажил гарч ирэх шиг байна да. За тэгэхээр энэ хүнд давааг давсан чамд баяр хүргэе. Эх орон телевиз үзүүлж байна. Хамтран зохион байгуулагч Дэлхийн натурал бодибилдингийн холбооны гишүүн Монголын бодибилдинг фитнес хүч тамирын чөлөөт холбоо. За юу энэ тамира бэлтгэл сургалт тамирх байна. Оо сайн бацсан уу. Ингээд энэ өдрийн мэндийг тавхан хүргэе. За бэлтгэл явагдаад одоо 8 7 хоног жин. Бэлтгэл ерөнхийдөө бол гайгүй байна. Бас бус багийн бэлтгэл гэсэн ер нь жиг дууш шиг байна. Тэгэхээр нэлээд илүү хичээх бол ер нь эвгүй юм шиг байна. Одоо энэ шоу нэг допны эсрэг шоу байгаа шүү дээ. Тэгэхээр зөвхөн өөрөөрөө хөгжцгөөгөөрэй. Битгий хүмүүсийн одоо нэг анх хичээлж байгаа залуучууд маань хүмүүсийн одоо ам тэмцэн ярианд болоод одоо 2-3 сарын дотор гоё болохын тулд те өөрийгөө дэвшлэх зөвхөн тэр нөө стероид одоо допинг хэрэглэж байгаа явдал айгүйх гарч байгаа. Тэр бити тийм байгаарай. Өөрөөрөө хөгжсөн бие чамд бол насны бие уншуул шин. Амжилт хүмүүсийн одоо манай багийн манай найзууд гэр бүлийнх нэгтгэл байгаа болохоор амжилт тэдний хатиглыг алдахгүйгээр шүтээ зугаад чадхаа хүртэл явна л гэж бодчих. Үзэгчдээ Golden Team багийн бүрд орчмооны бэлтгэл сургалтаа хийж байна. Бүрд зурстайгаа үзэгч та бүхнийг оруулцгаалаа. За, юу байна бүрд? Тань сайхан бэлтгэлээ гэлээч дээ. Сайн байцгаана та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бүрд бэлтгэл ямар байна? Дэж яваалаа. Байдаг маш ахвал. Тэгэл тэмцэндээ бэлдээл. Хэл завгүй байна да. Би нөгөө Баянгуулч буудлын ажилладаг байхгүй. Тэгээд башинд та бүхэндээ баярлж явдаг шүү ингээд ажиллах хажуугаар те. За зав зав өгөөд ингээд тэмцээний уралдаанд дэмжиж байгаад та бүхэндээ бас баярлалаа хэлье. Эрүүл амьдралтай залуусаа бид нар залуунаас ганц л олдно. Тийм болохоор шинэ амьдралаа багасаад өдрийн амьдралтай заалан хөлсөн өнгөр хөлсөөр гаргаж эрүүл амьдрал цайл гэж хэлье да. Тэгэхээр эрэгтэй шорттой төрлийн ангилалт маань Бист багаас тамир Golden Team багийн бүрдүүлж. за хоёр тамирчиндаа миний зүгээс болон та бүхний зүгээс амжилт хүсэж байна. За бүгдээрээ техникийг хараалаа. За техник буюу хөлөө ардаа авлаа. Мөрөө ингэж явуулахгүй. Зөвхөн яг техникээр ингэж барилаа. Тэгээд доош амсаараа авлаа. Гаргалаа. Авлаа. Гаргалаа. Техник яг зөв 1 2 3 4 5 6 гэж хийдэг байгаа. Энэ болохоор мөрний суур их сайн орж өгнө. 3 цагийг сарж өгнө. Мөрний ууртлыг их сайн орж өгдөг байгаа. За бэлэн үү? бэлэн. За, за цаг. 5 6 7 8 За яаж чи? Хэцүү юм байна чи тий. 59 шүү. Тэгээд цаг нь болохоор ерөнхийдөө өөр камераман дутуу хийсэн шүү дээ тий. Тэгэл ч уучтай болохоор юм 1 минут 34 секунд гэсэн. Тэгэхээр бас аягүй уучлал гэж бодчих шүү дээ. Гэтэ яг миний бодлоор яг техникээ ингээ харуулъя гэж бодсон бол жоохон бариад тий. Цагандаа багтаага зөв техниктэй цөөхөн яаж сүлжин л татах суурч хаад өөр угаасаа өөрийн мэдрэл үлээч өглөө. За амжилт хүсье. За баярлалаа. Бэлэн үү? За бэлэн. За явсан. Өнөө тарсан явж байна. 3 4 5 6 7 8 9 За
За яаж ийн? Чанга. Чангана. Тэгэхээр одоо энэ Айгу. Амсгаатад ижога дээрс нэг чи явсан болохоор өөрөө жоохон чинтэйгээ хасгал зорилготой оролцсон байгаа. Тэгсэн бас чи өөрийнхөө чин дээр чи явсан ч бас жоо хачаал өгч байна. Тэгтээ яхаа зүгээр айгу жараа сэрвэчлээ. гэхдээ яг ингээд диск ингээд зүүхгүйгээр чи өөрөө дангаараа явал энэ бол түлэг 100 муу явж хөл гэдэг. За чамд амжилттай баяр хүргэе. За юу ангиж бэлтгэл дэч буюу? Бэлтгэл дэч би алаартай яалаач. Ямар хаан ер нь өдөрт хичнээн цагаар бэлтгэл сургалтаа хийж байна. За бид нар ер нь өдөрт 2-оос 3 цагаар бэлтгэл хийж байгаа. Би нийтийн бүтгэр хичээлдэг. Гэтэ бол тийм амар лаг бүтгэлдэг ш. Ер нь сураад нэх удаагүй хичээлээ нэх удаагүй байгаа. Гэтэ ер нь өөрөө тэрэндээ айгүй сонирхолтой. Тэгээ одоо удахгүй Кизамба бүжиг анги анх шатны анги нээж байгаа. Тэгээ өөрөө тэрэндээ өөрхөн партнертай хамт багшилж эхлэж байгаа. Тэгээ тав хүн ирээ сонирхол манай сургалтанд ирж хамрагдаарай. Бас өөрхөн сургалтын рекламад тав. Тавны хэтгэлийг алдахгүй. Өөртөө хатуу шаардлага таймал гэж бодож байгаа. Чиний хувьд ямар дасгал хийж байна вэ? Миний хувьд скват буюу хөл өгзөгний дасгал орж байна. Тэ. Ер нь хөлөнд өгзөг нь ер нь ачаал илүү очиж байгаа гэсэн үг. Миний хувьд бол хүн дасгал гэж боддог юм аа. Бүх дасгалууд ер нь надад гоё сонирхолтой санагддаг. Яг бүх булчинд очдог болохоор тий өндөрлөлтөө ер нь дасгал гэж бол байхгүй тийм миний хувьд. Мэдээж тэмцээн уралдаан амч нэгний алж нэгний ялагддаг. Тийм учраас манай багийн хувьд бас нэгдүгээр байранд буюу бас 10 сая тий шилдэг багт ер нь орохыг бодож байгаа хичээж байгаа. Сүүлийн шат хүртэл бид нар хичээх болно. За сайн байцгаана уу. Ингээд Fitness Cup 2016 reality show-нд George Jimmy төлөөж байгаа. Beast багаас 5 хүнд нэмчилж байна. Ингээд манай багийн үрээ өөрчлөлтийг өөрөөсөө эрүүл амьдралыг хамтараад хийцгээе. За, юу вэ баяр маа? За юу вэ? Өдрийн минь айгүй нөө. Өдөр хөлийн бэлтгэл хийж байна. За, ер нь танай багийнхаа өдөрт хэдэн цагаар бэлтгэлээ хийж байна? Өдөрт тэгээд бэлтгэлээс хамаараад янз мөр ямар дасгал хийж юм. Миний болохоор хөлийн бэлтгэл хийж байгаа болохоор ер нь бол 3-4 цаг болтой. Энд намаш юмраад. Би ерөөсөө юм жоох хайд юм. Яг л бүгдээрээ яг тийм том бэлтэй намайг бодвол тийм өндөр би чинь жижиг шүү дээ. Тэгээд дээрэс нь миний жижигэн болохоор бусад бүх одоо булчин бүх юмуд жижиг юм болохоор би ер нь яг тийм булчингийн масны тал дээр ер нь бол жоохон айдтай л. Гэхдээ гайгүй хамгийн сайн хийж болно. Яг чиний хийж байгаа фитнесийн дасгал яг ямар ач холбогдолтой дасгал үзэгчтэйгээ хаваалцаж? Би болохоор өнөөдөр яг хөл хийх ёстой, хөл өгдөг. Тэгээд ер нь би халаалтынхаа өмнө хөлөө халаах, буян халаах зорилготой энэ дасгалыг хийж байна. Тэгээд ер нь энийг бол 30 минут, 20-30 минут хийлээ. Одоо хөл маань гэмтэл одоо чинь тэгээ шууд суулт хийх чинь сайн халахгүй суулт хийснээс бочин шүрмэс гэмтэх магадaltaй учраас өөрийн биеийг ер нь сайн халааж өгөх хэрэгтэй. Тэгэл энийг хийснийхаа дараагаар яг үнсэн дасгалуудад орж эхэлнэ. Хоол идэглэмийг хэрэг барьж байна одоо бас хэцүү зүйл болж байна уу? Гайгүй байна уу? Гайгүй. Хоолны идэглэмийг бариад эхэлсэн байгаа. Чихэрлэг төрлийн юмд одоо юу нүрс ус их зүйлнийг хайхтар их татагтаад байдаггүй. Учираас альцангуу миний хувьд л гайгүй байгаа. Сайн байцгаана уу. Fitness Cup 2016 reality show-нд Gotham Gym багаас мэдчилж байна. Бидний үрээ Их орон Монголын үндэсний телевизээр сувгаад харуулсан бидэнтэй хамтдаа үзэж та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр тэмцээн уралдаан маань маш амжилттай өрсөлдөөнт явагдаж байна. Харин одоо манай тэмцээн уралдаанд маань оролцож байгаа авьяаслаг одоо охид бүсгүүчүүдийн маань тэмцээн эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр эмэгтэйчүүдийнхээ дунд явагдах одоо тэмцээний үзэж та бүхэндээ танилцуулъя. За ингээд би одоо охтуудынхаа бүх хаачил суултыг заах техникийн зөв хийж техникийн заах гэж байна. За тэгээд энэ хаачил суулт маань ерөөхдөө хөөлөө өгзөгний дасгал байгаамаа. Энэ хөл өгзөгөнд хамгийн сайн ер нь бол номер 1 гэж дасгал байгаа. За ингээд охтууд маань одоо
яаж зөв техникээр дасгалаа хийхээсээ харж аваарай. Одоо би та бүхэндээ зааж өгье. За би ихтэй энэ 7 хоолын гантилийг 2 гартаа бариад тэгээ дасгалаа хийгээд. Ер нь хаашин сул маань энэ биш тэгшгэн уршаа биш хоошоо биш яг үл уртлын өвдөг уршаа биш бас мөн хоошоо биш хитрхи том биш жижиг биш эндээс энэ тийш баслаа энэ нэг дараагийн хөл суугаад дэш за энэ маягаар явахаа датлаа за энэ мэтчлэн сүүлийн хөл барианд орсноор ингэж дараагийн тамирч авснаар энэ удаагийн тэмцээн маань дуусах байгаа. За тэгвэл үзэгчдээ Fitness Cup 2016 шоу нэвтрүүлэгтэйгээ хамт байгаараа охтууд маань хоорондоо хэрхэн өрсөлдөх нь гэдгийг үзэгч та бүхэн манаас тунгаашгүйгээрэй. За ингээд хамтдаа тэмцээн эхлүүлье. За охтууд амжилт хүсье. За. За минут. За цаг дуслаа минут 17 секунд. Миний баруун гар талд байгаа Beast багийнхан маань минут 18 секунд хийсэн. Харин нөгөө талын баг маань минут 17 секундээр 1 секундын зайтай хоорондоо тэмцээнэ гэж дуусгалаа. Тэгээд тэмцээс ямар хэн байна өөрсдөө хэр ихтэй байна гүйцэтгэл ямар хэн байх шиг болов. Ер нь аль айгуу дайжгүй байсан. Угаасаа охтуудын ер нь хамгийн дуртай засал бол хөлний засал, хайчин засал гэдэг. Тэгээд бид тэр угаасаа хоёулаа хамт бэлтгэлээд болохоор хөл маань айгуу дайжгүй байлаа. Миний хувьд бол айгуу таатай байна. 1 секунд ирч гисэн дээ. Баяртай нөө ямар ч зүйлс 1 секунд ч гэсэн амжилттай гаргалчлаа. Тэгээ манай Beast багийн охтууд бол 1 секундээр л бас ажиллаа тийм ээ. Тэгэхээр мэдээж дараагийн биднийг бол маш олон тэмцээн уралдаанууд хүлээж байгаа. Энэ бүхэнд мэдээ шантарахгүй бүгдээрээ сайхан ирч хүчтэй ирчээрээ дараагийн тэмцээндээ маш амжилттай оролцох болох болов гэж бодож байна. Гэхдээ бас саяных яагаад бас ганц секундд ингэж бичиж байгаа. Гүцэтгэлээ сайн хийх юм болоо скал тийм байж тийм шүү тий. Тэгэхээр мэдээж шүүгчд та бүхнийг хараад дүүгнэн өөрсдийн оноогоо өгөх болно. Тэгэхээр мэдээж суултан дээр хэрхэн гүцэтгэл сайтай хийсэн баг маань өндөр оноогоо авах болно. Гэхдээ бид одоо 1 секундын хоорондох хугацааг ярьж байгаа боловч шүүгчд маань биднийг бас юу гэж дүгнж байгааг хэлж мэдэхгүй байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр дараагийн тэмцээндээ бас маш амжилттай оролцоорой. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Монголын үндэсний телевиз Монголын бодибилдинг фитнес хүч тамирын чөлөө талбайд хамтран явуулж байгаа Fitness Cup 2016 шоу нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар үзэгчдэнд хүрлээ. Тэгэхээр өнөөдрийн хувьд гэх юм бол манай тэмцээн уралдаанд маань 2 баг хоорондоо нэлээд ширүүх өрсөлдлөө. Ер нь болдог өнөөдрийн тэмцээн бас ямар санаа? Миний хувьд бол яхаа тэмцээн
залуучууд маань үнэхээр ганган байна, сайхан байна. Одоо наадмын өнгөөсээр ярил их өнгөтэй байна гэдэг шиг тийм байна. Тэгээд бас энэ яг төрлүүдээр өрсөлдөх залуучууд айгүй их хүч авах чинь, өөрийгөө дайчилж чинь. Тэрнээс би энэ нь илүү байна, тэр нь дутуу байна гэдээ хэлэх үнэхээр арга алга. Үнэхээр өөрийгөө дайчилж чадчих болохоор би бол их сэтгэл хангалуун байна. Манай шоуны залуучуудтай бол. Надад ч гэсэн маш сайхан санагдаж байна. Тэр тэмцээн уралдаанд оролцож байгаа. Тэр нүднийхэн гал цогоос харахад хүртэл айгүй илт байгаа байхгүй юу? Маш гоё ингээл тэмцээнд маш амжилттай оролцсон гэсэн чин сэтгэл дээр манай оролцогчдод бүгдэнд нь байна тийм ээ. Тэгэхээр маргаашийн дугаарууд дээр манай нэвтрүүлэгт оролцож байгаа бусад бас баг тамирчны тэмцээн уралдаанд үзэж таньд хүрэх болно. Тэгэхээр та бүхэн маань мэдээж бидний нэвтрүүлгийг үзээд аль багийн гишүүн, ямар баг нь илүү авхаачтай, самбаартай, илүү төвчээртэй байгааг бас үзэж та бүхэн маань шүүх учраас та бүхэн маань үргэлж яг энэ цаг мөчид эх орон Монголын үндэсний телевизээр сувгаад харуулж бидэнтэй одоо бүхэл бүтэн сарын хугацаанд та бүхэн маань байгаарай гэж үзэгчдээс хэлмээр байна. За тэгэхээр одоо хоёулаа өөрсдөө хувийн бэлтгэлдээ оръё те бас. Бэлтгэлдээ орох гэж байна бит хоёр. За зөвхөн өнөөдрийнх нь нэвтрүүлэгтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Ингээ битээр одоо нэвтрүүлгээ дуусгаад өөрсдөө хувийнхаа бэлтгэлдээ орох гэж байна. За үзэгчдээ төгсгөлд нь ойлоо урайгаа нэг хэлчихвэ тийм ээ. За үзэгчдээ манай нэвтрүүлгийн урай бол маш сайхан урай байгаа. Ингээ хамтдаа ойлоо урайгаа хэлье. За 1 2 3 допинг хөгжицгөө.